Хүлэг онгоцтой найсаа хөрхөн дэлхийдээ танилцлаа. Хүсэл нэгтэй найстайгаа хорвоо ертөнцтэйгөө би танилцлаа. Олон мөнгөөр би зурандаа орчлон дэлхийгээ би хайрлаа. Онцгой сайхан найсайгаа олон гариг ертөнцөө би таяллаа. Hey найзаа чи хамтайдий. Hey найзууд бач хамтуудий. Адил явлаар айжианд найзуудаа. Хүнээс үнэ та бидээ найзуудаа. Сайн уу, найз минь? Чи хин бэ? Намайг Тоби гэдэг. Тоби гинэ. Ямар сонин нэртэй юм бэ? Би өмнө нь чам шиг ийм сонин хүүхэд харж байгаагүй юм байна. Хаанаас гараад ирвэ? Би Андромедийн галактикаас ирсэн Омега хаант улсын хан хүлдээ. Өөр гарига. Гүй. Тийм байдгийм уу та? Би үлгэрт кинонд л гардаг гэж боддоо шүү. Харин намайг хаана ирснийг хэлээд өгөөч. Чи манай хотод байна? Хотдоо? Өө гайхалтай. Хот гэж ямар гариг байд юм бэ? Юу гариг бишээ. Эн чинь Монгол улсын нийслэл Улаанбаатар байхгүй юу да? Нөгөө юу? Чиний хүзүүнд гэрэлтэж байгаа юм чинь юу юм бэ? Энэ бол миний сансрын хөлөг. Чи ямар гудалж хөөхөд вэ? Сансрын хөлөг гинэ. Ийм жижиг юм уу да? Яаж багтаж ирсэн юм бэ? Чи намайг шоолох хэрэггүй шүү. Ганцхан төвчлөөр дарахад л хангалттай. Цаг хугацааны машин гэсэн үг. Юу? Гэхдээ тэгэд чи энд яаж ирсэн? Үнэн дээр бол санаанд ормооргүй юм болсон юм аа. Тэгвэл яриад өгөөч. Сонирхол татаж байна шүү. Би игч Мимотойгоо хинийх нь хөлөг хамгийн хурдан бэ гэж мөрий тавьсан юм. Яг гүйцхийн даваан дээр миний шатхуун дуусаад тэгээд хар нүхэнд сорогдчихсон. Гэхдээ хар нүхэ тэр чи яг юу юм бэ? Хар нүх гэдэг нь сансар окторгууд байдаг. Тэнд ертөнцийн хамаг жижиг биетүүд бөөгнөрсөн байдгийг татах хүч ихтэй. Тиймээс гэрэл хүртэл холдож чадахгүй татагддаг. Тэгээд л хар нүхэн онцгсон. Харин үдэнэдэл танаа гариг дээр ирж гисэн байна. Хэрчим хүч дуулсан болохоор би буцаад задгаа сансар руу нисч чадахгүй болчлоо. Игч манай гайгүй байгаа. Би игчтэй санаа зовоод л байна. Битгий санаа зовоо. Би чамд туслая. Чи сансрын хөлөгтөө шатхуун хийчихвэл буцаж чадна штэ. Сансрын хөлгөө асаахын тулд надад эхлээд өндөр эрчим хүч хэрэгтэй. Эрчим хүчээ. Манай тог байгаа. Гэхдээ хамгийн багадаа 1 сая ваттын хүчтэй эрчим хүч хэрэгтэй л дээ. Тэгвэл манайх чиний хөлгийг цэнэглэж чадахгүй юм байна дөө. Гэхдээ чи битгий санаа зовоорой. Би чамд тусалж чадах нэг хүнийг мэдх юм байна. Манай найз Сүнэгийн өвөө нь хотын эрчим хүчний газар ажилладаг байхгүй юу? Хоёулаа Сүнэтэй очиж уулзъя тэхүү. Сүнэ. Танилц. Миний шинэ найз Тоби. Сайн уу? Шинэ найз чи хаанаас ирсэн нэг л санаа харагдаад ах юм. Бас ямар сонир хувц өмсч вэ? Сүнэ, чи бидгийг гайхаарай. Тэр манай гаригийн хүн биш, Омега гаригийн ханхүү ахгүй юу? Ханхүү? Чи хараа гараас ирсэн гэх гээд байгаа юм биш үү? Яг тийм. Чи бидэнд туслаач.
Та би өөрийнхөө гэрлөө явахын тулд сансрын хөлгөө цэнэглэх хэрэгтэй. Энийний тулд их хэмжээний эрчим хүч шаардлагатай байгаамаа. Танаа өвөөл тусалж чадах байх. 1 сая ваттын эрчим хүчний их үүсвэр хэрэгтэй байна. Хөө. Тийм их хэрэгтэй гэж үү? Ямар ч байсан өвөгийн ажил руу явъя. Эрчим хүчний төвийн захилгаанаар хөлгийг цэнэглэж дийлэхгүй л болов уу? Гэхдээ гоёхов ордод үзье. Өвөө. Яна хот тэрчгээрээ тоггүй болчлоо штэ. Санаа зовлтгүй охин минь. Нөөц үүсгүрээ асаая. Болчлоо. Наашир би та хоёрт хөлгөө танилцуулъя. Явъя. Үнэхээр итгэмээргүй юм аа. Чи үнэхээр энэ хөлгөөр манай улсад ирсэн юм гэж үү? Манай Омиго гарагт хүн бүхэн ийм хөлөгтэй байдаг юм. Бид энэ хөлгөөрөө дэлхийн ертөнцтэй танилцж, од иргэсийн тойрогт зугаалдаг юм. Гоё юм аа. Сайхан юм уу? Би ч гэсэн гариг хэрэгсийн нууцыг мэдэрч аялаж үзэгсэн. Би ч гэсэндээ хамтаа хэлж болно үсттэй. Тэглгүй яах вэ? Болно саруулаа. Энэ юу болоод байна?